Сайн байна уу? Герман улсын Кёлн хотоос та бүхэндээ өглөөнөө мэндийчилгээ хүргэж байна. Дэлхийн Монгол хэлтэнгүүдэн зориулсан манай хамгийн анхдагч төмний нэг влог хийх гээд би одоо багынхаа гişгүүдээр авах гээд явж байгаа. За өнөөдөр бол ийм бороотой өдөр болсон байна. Та нарт харуулъя. За тэгвэл өнөөдрийн ажлаа эхлүүлье. Тэгээд явъя. Одоо урнааны хит хүрээд ирсэн байна. Урнааны гэрийн өмнө зогсож байна. За одоо манай багийн гişгүүттэй ингээд уулзчих уу. Зэндээ. За энд харуулах уу. Оо, харж байна уу? За одоо бид хэд бооны хурдны зам руу орлоо. Ой за. Нэг сайн авсан. Sofort links fahren. Одоо энэ Кёлний гүүрээр явж байна. Энэ доор бол Райн гээд Германсын хамгийн урт гол юм. Райн мөрөд. Райн мөрөөр өөр Монгол хэлтэй юм. Чи манай аянга машина бараа явчихъя. Ард цэндээ суужээ. Nach 200 Metern links fahren auf die A555 und dann den Kreisverkehr an der dritten Ausfahrt verlassen. Jetzt links Нэр fahren. бон гэдэг үү? Den Kreisverkehr an der dritten Ausfahrt verlassen und danach links ab. Цэза хаан тэрийг хамгийн анх бон хотод ирчээд ромчууд ч бон ирчээд уулан дээр гараад энэ ямар сайхан нутаг вэ? Боно гэж хэлээд тэгээд энэ хотыг бон гэд нэрлэлсэн байлээ. Jetzt den Kreisverkehr verlassen. гэдэг нь латин сайхан гэсэн үг. Тий сайхан гой сайхан Nach 400 Metern an der тэгээд zweiten бон Ausfahrt хотодоос verlassen. бон хотын одоо их сургууль нь маш гой сургууль байдаг шүү дээ. Тий Алдартай. алдартай. Барилгын ч гэсэн гоё. Тий юугаараа бас тий эртний барилгатай. Урнаа бон их сургуулийн оюутан Тий байсан. би бас бооны их сургууль Тий. Мондог сурч шүү. байсан. Тэгэхээр бон Би мондог шүү. Ой. Die zweite Straße links abbiegen. За би мондог шээ гэд. Юу бооны их сургууль чи математик, физик бас юугаараа хөдөө аж ахуйн чиглэлээр энэ Германда нэлээд алдартай сургууль юм байлээ. Монгол судлал гэсэн нэртэй. Тий тэгээ боонд бас Монгол судлалын танхим байдаг. Тий. бараг царийн ганц үг. Тий цорын ганц Цорын ганц үгүй биш. Лайпциг бас байдаг. An der zweiten Тэр хамгийн алдартай. Мөнхөнд бас байд юм байлээ. Монгол судлуулахад Би өөр нэр монголчууд. Монгол судалтаа юу яаж яасан шүү дээ. Монгол судлалын тэнд би монгол хэлний ярианы хичээл орж ирсэн. Гэтэ ярианы хичээл би дадлах хийжсэн аахгүй нэг юу 14 хоног дадлах хийжсэн. Монгол оюутан бас тийм их биш ээ. Ерөн сүүлийн үед оюутнууд айгүй цөөрөд байгаа. Бас нэг 5 6 оюутан байгаа. Nach 400 Metern. Ер нь нэлээд одоо хөл дээрээ тогтцсон ажил мэргэлцтэй гэр бүлтэй хүмүүс боонд их амьдардаг. Тэгээд ер нь урд нь одоо нийслэл нь байсан болохоор ч юм уу баруун Германы нийслэл байсан болохоор боонд Германд удаа амьдарч байгаа хүмүүс байж байгаа гэсэн үг. тийм монголчууд одоо нэлээд амьдардаг байсан. Герман ер нь их ногоон хот шүү. Германд бас шүү. Ногоон нэг Герман гэнэ бон их ногоон бас Герман энэ ч бооны Попстдорф айлыг гэдэг амар. Rechts fahren. Герман ер нь гэхдээ их ногоон улсаа гэсэн чинь түм бодон байшин гараад байна. Чамайг хэлж яхад бодчихлаа. Баахан саад байшин. Яа, наастаа. Стач их хаарлаа. Хүмүүс яг ямар хотлаа яриад.
Бооны их сургуулийн төв байранд нэрсэн байна. Урнаачи ингээд Бооны их сургуулийн талаар жоохон хэлцүүлэх. Одоо энэ байр болохоор Бооны их сургуулийн төв байр. Би энэ чинь манай хичээл бас энд авдаг байсан. 38 мянган оюутантай Бооны их сургууль. Нийтдээ тийм тэгээд одоо хотын төвдөө ийм гоё том байдлаар барьсан байна гэдэг нь болохоор одоо эрдэм шинжилгээ тэгээд их сургуулийг маш одоо чухал зүйл гэж үзээд энэ чэнэ барьсан байх гэж бодож байна. Тийм хотын төвдөө тийм. Юугаа нах уу? Хингээ нах уу? 2 минут хацарсан байх шүү. Гэрлээ ахгүй мүү гэдвэл. Дараа тэрэг аваад. За уу. Инара Монголын центр үү гэж. Монголын центр Бооны. За амсгаагаа солиод авъя. Монголын центр Бооны. Юу гэсэн үг вэ? Монгол төв гэсэн үг юм уу? Бооны. Муу юм уу гэдэг Монгол герман үг ойлгохгүй шүү. Оолж байна би. Коронавирус болоодоос жоохон зайтай байх бол. Харин тийм 1.5 м доор хаяж зайтай байх. За хичээ. Ажилтдаг сайн. За. Энэ тань очсон юм уу? Энэ мажлын өрөө тийм. Энэ миний ажлын ширээ. Энэ дээрээс л ингээл ажиллаа ингээл Монгол руу харилцаад тэгэл ажиллая гэж байж байна. Манай бүтээгдэхүүн бол интернет шопороо Монголын shop дээр зарагдаж байгаа. Дээр нь бол бид нар энэ ажлын байран дээр энтлийн өрөөнд одоо удахгүй таашд оруулж үзүүлээ. Энэ хажуудлын өрөөнд бид нар нэг 100 орчим хүрэхгүй 100 арай хүрэхгүй квадрат метр үзэсгэлэнгийн талбайтай. Энэ үзэсгэлэнгийн талбайтай бид нар зөвхөн одоо соёл урлагийн үйл ажиллагаа явуулаад зогсохгүй бас худалдааны тийм янз бүрийн одоо сэдвт худалдаатай тийм худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл Монгол номын худалдаа, Монгол номын баяр, Монголын үндэсний хувцсны баяр. Ер нь Монголын бүтээгдэхүүнээр гэсэн. Тийм тэгээд дандаа сэдвчлээд ингээ хуваагаад Монгол үндэсний хувцсны өдөр, Монгол номын өдөр гэдэг ингээд хуваагаад янз бүрийн сэдв гэх тийм худалдааны бас үйл ажиллагаа явуулж зохион байгуулдаг. Германд амьдарч байгаа ер нь монгол хүмүүс номын худалдааны чи өдрийн ирэх гэвэл энэ мэдээллийг хаанаас авах вэ? Монголын центрум Монголын DE гэсэн сайтууд дээр дандаа мэдээлэлүүд нь байгаа. Тийм Монголын shop дээр бас термин одоо энэ манай энэ сайт энэ юм л да. Энэ сайт дээр жишээлбэл одоо термин гэсэн нэг хуудас байгаа. Ингээд термин дээр бүх мэдээллүүд ингээ орчдөг. Хаана би одоо гадуур явж бас манай худалдаагаа яадаг. Янз бүрийн Монголын Монголтой холбоотой үйл ажиллагаан дээр очиж худалдаа явуулдаг. Энэ өөрийнхөө ажлын байран дээр худалдаа явуулдаг. Гэх мэтчлэн энэ дээр ингээд терминүүд нь бүгдээрээ байж байгаа. Бооны үсэх гэж ирэнгээ. Тийм. Бас танахаар гарч болох юм шиг боон койлнер ирж байгаа амралтаараа ирж байгаа. Тийм тохиолдолд бол заавал урдчилж уцаар ярих хэрэгтэй. Яг бид нар ингээд байнга нээлттэй байдаг дэлгүүр биш. Интернет худалдаа учраас энэ ажлын байр дандаа хүнтэй байдаггүй. Гэхдээ ер нь германчууд ч гэсэн монголчууд ч гэсэн ингээд уцаар яриад очиж болох уу, юм үзгэсэн, явах гэсэн тийм тохиолдол бас байдгийн юм байна. Тэрэн дээр бол та нээлттэй цаг тэрэн дээр бол цаг нь байвал тэгээд болж шүү дээ, өстой болж байна. Германд ирэхээс өмнө Монголын дээр гээд нэг чат байсан. Тийм Монгол аяг хэрэглэдэгсэн. Тэрийг танаа нөхөр хийсэн үү? Та ажилладаг гэсэн үг. 1997 онд за би энэ хувийн асуудал би 1996 онд нөхөртөөгөө танилцаад тэгээд бид хоёр үерхэж байгаад би 1997-оос 99 онд Японд сурдаг байсан. Тэгээд тэр хугацаанд 97 онд гинтхэн манай нөхөр нэг би ийм веб хуудас нээсэ гэдэг ингээд герман хэл дээр Монголын DE гэдэг тийм веб хуудас надад явуулж ирсэн. Тэгээд 97 онд танд хэллгүүгээр тийм өөрөө зүгээр нээгээд тэгээд тэр хуудасаа нэгээд ажиллуулж хэллээ гэж бичиж явуулсан. Тэгээд тэр үед
Монголын талаар мэдээллийн хуудас интернетэд айгүй ховор байсан. Тэгээд Япончууд хөөх Монголын тухай ийм мэдээллийн хуудас байдаг юм уу гэдэг ингээ Герман хэлээр хүртэл сонирхоод ингээ хараад исэн. Тэгэхээр тэр үед мэдээллийнх нь юу одоо мэдээлэл нь бол мэдээж харьцангуй бага байсан. Ингээд олон жилийн хугацаанд энэ мэдээлэл нэлээд их нэмэгдэж өссөн. Тэгээ тэр үеийн чат нь бас айгүй хүндрэлтэй байсан. Тэр үед чатн дээр нь хүмүүс айгүй их хэцүү ингээд жоохон ингээ айгүй соёлгүй хоорондоо харилцаж барайл. Тэгээд айгүй хэцүү. Тэгээд тэрнээс болоод тэгээ чатн сүлдээ бид нар чатыг хаасан тийм 2000. Тэгээ миний үеийнхээ амар хэрэгэлдээс би нөө интернет кафед ажилладаг гэсэн аахгүй. Тэгээд дандаа л хүүхдүүд Монголоо дээр оруулж чадлал хүмүүстэй одоо гадаад байгаа хүмүүстэй танилцаад тийм тэр үед ерөөсөө таныг яадаг гэж мэддгүй байсан. Дараа нь тэгсэн чинь харин сонссон ч байна. Гэхдээ би тэр чиглэлд өөрөө ямар ч мэдлэг чадвар байхгүй. Манай нөхөр тэрийг хийдэг. Гэхдээ би болохоор яг зүгээр одоо туслаад мэдээлэл орчуулж өгч юм уу, туслах тийм юм дээр нь л тусалдаг. Би сэтгэл зүйч мэрэгчлээ, сэтгэл зүйч боловсрол судлаач мэрэгчлээ. Тэгээд Японы засгийн газрын стипенд бас авах боломж олдоод тэгээд гой баян оюутан байж байгаад 2 жил тэгээд ирсэн. Тэгээд үргэлжлүүлэх гэхээр бас надаа Японы нийгмийнх нь тогтолцоо нь айгу миний өөрийн хувийн зан чанартаас нэлээд тохироогүй. Ер нь айгу тийм их хиерархитэй тий би ингээд заавал ингээд дээдхээсээ ингээд айж имээсэн ч гэх юм ингээд дандаа ийм шатлалтай тийм нийгэм байсан болохоор надад миний хувийн онцлогт бас жоохон тохироогүй. Тэгээд би хайрын их мөнгө стипендтэй тэр сургуулаа орхиод тэгээд ирсэн. Яг та сая бас цогс ингэж хэллээ л дээ. Хайрын юм гэд хэллээ л дээ. Гэхдээ хайрын гэдэг тэр одоо жоохон харамсаж байгаа юм а буцаад бас зүрх тийшин залсан байж тээ. Монголын талаар ингэж одоо ийм их сурчлагаа хийж ин гэсэн үг. Монголын үзэсгэлэн худалдаа гаргадаг гэсэн Монгол хүмүүсийг нэгтгэж जैन. Дээрээс нь герман хүмүүс одоо урд нь ямар ч Монголын талаар мэдээлгүй байсан хүмүүс чинь одоо зураг үзэж जैन, хувцас үзэж जैन гэх мэтчлэн буцаад та энэ дээр бол нэг эмзэглэх шаардлагагүй минь хайрын юм гэж тэрийг буцаад нөхцөн гэсэн үг. Миний бодлоор би өөрөө бол ерөөсөө эмзэглэг уулна. Гэхдээ хүн болох хөөх ямар амир юм бэ? Чи $2000 стипендтэй орхиод тэгээд болж байгаа юм уу? Яаж байгаа юм бэ? Чи үргэлжлүүлэхгүй яасан юм бэ гэж хүн болгоо наваа тэр тэгжсэн байхгүй. Тэр ингээд миний бүр толгойд ингээд бүр ингээд нэвширцэн бүр багт зогссон. Би бол гэхдээ өөрөө өнөөдрийн өхнөөс маргаашийн булчирхаан дээр үлдэглээ тийм үгэнд би өөрөө итгэлтэй тэгээ өөртөө итгэлтэй би юу хийж яаж амьдрах вэ гэдгийг мэддэг гэж би өөрийгөө боддог болохоор надад бол тийм аимшигтай харамсалтай санагдав. Гэхдээ нөх хүн болохоор ямар хачи юм бэ чи одоо харамсалтай юм а тийм их мөнгө гэдсэн болохоор надад ингээд тэр нь ингээд толгойд ингээд бүр ингээд амар орцсон. Тэгээд тэрийгээ дандаа тэгж яриад байдаг юм аа. Гэхдээ би харамсаагүй. Яг манайх одоо яг энэ ажлын байран дээр бол Монголын ингээд соёл урлагийг сурталчилсан тийм төрөл бүрийн ивентүүд зохион байгуулдаг. Тэр ивентүүд бол ингээд дандаа non profit ямар ч ингээд ашигын бус тийм үйл ажиллагаа явуулдаг. За ашигын бус үйл ажиллагаагаа одоо санхүүжүүлэхийн тулд бид нар худалдаа эхлүүлсэн. Тэгээд тэр худалдаа эхлүүлэхдээ бол ер нь гол санаа нь бол одоо жишээлбэл миний өөрийн хувийн амьдралын туршлагаас бол хараад ахад Япон улсч тэр, Герман улсч тэр дэлхийн 1-2 номерын экспортлогч улсууд өөрийнхөө оронд капитал хуримтлагдаагүй капитал бүр тэг 0 болсон тийм үед дэлхийн 2 дугаар дайны дараа хоёулаа гадагшаа экспорт хийжээж хөл дээрээ боссон 2 том гүрэнд би хоёуланд нь суралцах завшаан олдсон. Тэгэхээр тэр миний одоо амьдралаас олж авсан туршлага би ингээд хараад өөрөө ингээд дотроо бодохдоо бид нар ч гэсэн ингээд яагаад өөрсдийнхөө амиг экспортлж болдгүй яагаад бид нар Монгол улсад Монголдоо ингээд капитал байхгүй мөнгө байхгүй байгаа тохиолдолд бид нар гаднаас мөнгө олж ирэх боломж биднэрт юу байна гэдгийг бас хайсан. Тэгээд энэ үндсэн дээрээс ингээд ажиллаа эхлүүлсэн. Гэхдээ ихэнх үедээ бол маш бага байсан. Ингээд 1 2 3 хайрцаг юм бариад тэрийг энэ тэнд очиод зараал ингээд яваадсан байхгүй. Тэгээд ингээд өссөөр агаад одоо ингээд барааны нэр төрөл ерөнхийдөө барааны нийт одоо хэмжээ бол маш их өссөн. Манай бараа бүтээгдэхүүн бол одоо жишээлбэл Монголын тууг одоо тэгэл ингээд жижигхэн сувенирийн
зүйлсүүд энэ жижиг гар урчууд хийгээд одоо тэрнийгээрээ ингээд амьдраад өдөр хоногийнхаа амьдралыг залгуулдаг ийм монгол хүмүүсээс зүгээр л жирийн хүмүүсээс ингээд очиод худалдаад авчдаг. Тэгээд тэр хүмүүстэй ингээд байнгын харилцаатай 20 одоо ер нь анх эхэлснээс хойш бараг 20 жил болж байна. Тэгээд тэр хүмүүстэй байнга л харилцаатай байждаг. Одоо зарим гэр бүл нь бол жишээлбэл хоёр дахь үеийнх нь одоо ажиллаа хийгээд явж байгаа. Ээж аав нь таны харьцагч. Тий, ээж аав нь хөгшрөө, зарим нь асраа, тэгээд хүүхдүүд нь одоо бараг нь нийлүүлээ ингэ явж байгаа ч айл байгаа тийм. За тэгээд дараагийнх нь нэг хэсэг нь бол монгол хэл дээрх номнуудыг бид нар аягүй санал болгодог. Яг гэвэл Европт амьдарч байгаа, Германд амьдарч байгаа монголчуудын дунд одоо бид нар би ч гэсэн өөрөө монгол хэлээ аягүй мартдаг, буруу хэрэгэлдэг, бичгтээ алдаатай ийм болчиход байгаа. Тэгээд энэ дээр бас жоохон эмзэглээд монгол хэлийг бол илүү монгол хэлний номнуудыг бол улам ихийг оруулж ирж худалдаалахыг хичээдэг. Гэхдээ борлуулалт нэлээд жоохон тааруу байдаг. Тэгээ зарим тохиолдолд германчууд бас монгол хэл дээр ном худалдаж аваад Монголд байгаа найз нөхдөд илгээж яриад ийм болоод идэг. Одоо энэ асуудлыг нь би бас шийдчих гээд жоохон өөрөөр шийдэх гээд бас одоохондоо арга хайж байна. Би одоо хэдэн жилийн өмнө би бас Германд 20 гаруй жил амьдарч байна. Тэгээ эхний үед би номоо өөрөө үүрж ирдэг байсан. Тэгээд ном ч аягүй хүнд тоотой хэдэн ном авчирна килограмм онгоцонд хэдийг авч болдог лээ тийм. Тэгээ манай ихч бүр нэг удаа гайхчихсан. Чи ч одоо ийм ном авч явж байхаар нэг жим маань ихтчихэд тэр нь авчирчээсээ ааруулнаасаа өргөнөөсөө ч илүү хасдаг. Тэгсэн манай ихч үгүй чи одоо энэ ном ийм хүнд юм авч явж байхаар энэ ааруулаа архиа аваад яваач гэх. Тэгээ би нөгөө энд би ном байдаг гэж мэдхгүй номоо барьж ирчихсэн одоо нэг хэдэн жилийн өмнө. Тэгэхээр чи ийм гоё боломж байдаг юм. Эндээс бол тийм монгол аюу харагдчихна. Тийм монгол хэл дээрх номыг бол яхаа үндсэндээ монгол судлаачид энд амьдарч байгаа монголчууд тэгээд дэлхийн одоо бестселлерүүдийн цуглуулагч нарт зориулсан гэсэн ийм 3 чиглэлээр одоо номнууд ингээд оруулж ирдэг бид нар. Жишээлбэл ийм дэлхийн бестселлерүүдийг монгол хэлээр бид нар худалдаалдаг юм. За тэгээд дараагийн хэсэг мэдээж аялагчдад зориулсан номнууд байдаг. Тэгээд Монголд бол одоо буддын шашин болоод бөөгийн шашин маш их хөгжсөн ийм улс учраас төвдийн буддын шашинтай холбоотой буюу Монголын бөөгийн шашинтай холбоотой ном зохиолыг бид нар их санал болгодог. Хүүхдүүдэд зориулсан герман хүүхдүүдэд зориулсан Монголын тухай ном бид нар бас их санал болгодог. Жишээлбэл одоо ийм цаг детектив Graf des Genghis Khans Writer Folk Mongolian гэдэг ингээд ийм сонсдог номнууд герман хэл дээр түүнчлэн одоо жишээлбэл ийм хэвлэмэл номнууд гэдэг ингээд хүүхдэд зориулсан герман хэл дээрх номнууд бас их байдаг. За дараагийн энд нь бол одоо гарсан чингоо бол Монголоос герман хэл дээр бичиж байгаа хамгийн одоо том зохиолчдын төлөөлөгч одоо сүүлийн үед бол Гангама бас их бичиж байгаа. Гангама гарсан чингийн номнууд энэ Амели Шинкийн номнууд байж байна. За тэгээд Монгол судлалын чиглэлийн номнууд энэ герман хэл дээр Монголын тухай янз бүрийн эрдэм шинжилгээний ажлууд нийтлэгддэг. За тэгээд уран зохиолын номнууд бас маш их байдаг. Энэ уран зохиолын номнууд дотор бол ялангуяа Чингис хааны тухай уран зохиолын номнууд маш их хэлбэг байдаг. Тэгээд зурагтай юм альбомнууд, том альбомнууд бас их байдаг. Германчууд их зураг авдаг, аялагчид их гоё зурагт альбомнууд гаргадаг. За энэ дараагийн нэгэнд нь бол Монголтой холбоотой юм баримтат бөгөөд уран сайхны кинонуудын цуглуул байгаа. Эднэр ингээд бүгд худалдаалагддаг. Одоо анх бид нарыг эхэлж байхад бол 1-2 хоол кино DVD байдаг гэсэн. Одоо бол ингээд төрөл ангин ингээд өсөө явсан. Бид нар одоо энд гарч байгаа, Германд гарч байгаа, герман хэл дээр гарч байгаа, англи хэл дээр гарч байгаа юмнуудыг бүгдийг л ингээд хурдан олж аваад ингээд цаашдаа санал болгоод байх тийм сонирхолтой. Тийм учраас ингээд бүгдийг ингээд цуглуулчихдаг. За тэгээ Монгол хөгжим урлаг бол бас их өвөрмөц онцлог чанараараа бас Европт айгүй одоо сонирхолтой байдаг. Тэр утгаараа одоо бид нар Монголын Монгол хөгжмийн CD-нуудыг бас их олон төрлөөр нь санал болгодог. Ялангуяа морин хуурын ансамблийн болоод одоо манай сонгодог бас Жанцан Нурууга байна. Бас мөн герман тоглодог бас олон хамтлагууд байдаг. Одоо энэ дотор хурдан авахд бас өөр Монголын жишээлбэл урнаа байна. Монгол үндэсний хувьцаа бид нар худалдаалдаг.
Тэгээ Монгол үндэсний хувьд бол ер нь бол борлуулалт мэдээж маш бага байдаг. Гэхдээ энэ бол айгүй онцлог хувцас те бүгдийг ингээ гараар хийдэг. Тэгээд өнгөлөг маш өвөрмөц байдаг. Тэгээд нэг тодорхой хэсэг хүрээний хүмүүс Монгол үндэсний хувцсыг сонирхдаг. Тэр хүрээнийхээ хүмүүст л би одоо ингээ үйлчилж идэг. Гэхдээ ингээд ойдлчин Монголд ингээд надад энэ хувцснуудыг ойж өгдөг ойдлчин хүмүүстэй бол би одоо айгүй олон жилийн хугацаанд ингээ хамтраад ажиллаж байгаа. Тэгээд тэр ойдлчин хүмүүсийн амьдралд бас нэг тодорхой хэмжээний бас хоёр нэмэр оруулах тийм бас зорилготой. Германчууд нэг Монгол хувцас хүмүүстэй шүү дээ. Багц наадмын баяр гэж айгүй том болдог шүү дээ. Та тэнд одоо хүмүүс танаас тэл авдаг уу? Тэр Кёльн хотод Германы Кёльн хотод 1984 оноос хойш 84 оноос хойш герман хүмүүс ингээд монголчуудыг дуурайж амьдарч, дуурайж хувцлаж карнавалын тэмдэглэдэг тийм уламжлалт тогтоолт ингээд хэсэг бүлэг хүмүүс байсан. Тэгээ анх намайг Германд ирж байхад одоо 20 жилийн өмнө тэр хүмүүс ихэнхдээ ингээд жоохон хүннүү одоогийн хүннүү гэдэг ашиг тийм хувцастай юм жоохон зэрлэг үстэй хувцастай. Тэгээд ингээд баахан сахимайх үсмэс болц тийм хүмүүс байсан. Тэгээд тэд нар бид нарыг яаж олж авсан бэ гэвэл манай нөхөр бид хоёр ингээ хоёлаа оюутан жоохон мөнгө зураг муутай тэгээ хоёлаа жоохон Монголын юмнуудаа зараад эхэлж ирсэн бас тийм үед ингээ интернетээс монгол юм зарж байгааг харангуйтаа бид нар дээр ирээд тэгээд бид хоёр тийм болж өгөөж юм болж өгөөд тэгээд ингээ бас тэрийн ингээ бизнесийн ихэнх үед бол айгүй их дэм болсон. Тэгээд тэр хүмүүс бол одоо ингээ яг монгол үндэсний хувцастай монгол гэртэй бүх юм монгол тавилгатай ерөөсөө монгол байгаас өөрсдөө тийм болж одоо энэ 20 жилийн хугацаанд тийм болсон тэр хүмүүс. Энэ цамын маскуудыг бол ер нь бол би санал болгодгийг бодлоох гэдэг. Гэхдээ маш өндөр үн тавьсан байдгийг. Яагаад би энэ цамын маскуудыг авчирсан бэ гэвэл Монголд одоо энэ цамын маскыг хийдэг хүнийхэн тоон цөөхөн. Тэгээд ингээд ийм сайн хийж байгаа хүн бага учраас нэг хэсгийг ч гэсэн ингээд аваад бас олон танилцуулаад бас Европт танилцуулъя гэж боддгийг. Энэ жижиг эднэрийг ингээд хардаа чи ийм гоё жижиг детальтай тэгээд ингээ хийчихсэн. Гэхдээ энэ материалын хувьд бол маш үнэтэй материал биш ч гэсэн хийсэн тэр ажиллагаа маш өндөр их ажиллагаатай маш их ажиллагаа орсон учраас маш үн цэнтэй л гэж би боддог. Тэгээд би цуглуулах дуртай. Хэрвээ өндөр үн хийсэн хүн зарна. Тэгээд бодлоо. Тэгэрнээс Зулагч та тэгжлээ шүү дээ. Би яагаад ч монгол хүн гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэнд энд өдөө олон жил амьдарч хат би яаж ч энд одоо усын нууж соёлыг дагж байгаа ч гэсэн би монгол хүн нэрэл үлдээд байгаа гэд ярьжсэн. Тэгэхээр таны энэ хийж байгаа ажил чинь бол миний бодлоор аюу гоё ажил сонгоод хийсэн байна. Яг тэгэхээр угаасаа би монгол хүн гэж боддог бол энэ өөрийн чинь эрхэлж байгаа энэ ажлаараа дамжуулаад нэгдүгürt эх орноос сурталчилж байна тий. Гадаадын орнуудад олон хүнд одоо монгол улсаа таниулж байна. Хоёрдугаарт Монгол орноос одоо хизээч би хол байж чадахгүй гэж сэтгэлийн үнд чинь одоо тэр эх орон явж идэг бол тэрнтэйгээ уялдаатай холбоотой юм яаж гэдэг бол бас их азтай ажил гэж би бодож байна. Тэгэхээр таны хувьд эх орон гэж юу вэ? Таны хувьд эх орон гэдгийг та юу гэж бодож байдаг вэ? Тийм миний хувьд эх орон бол ерөөсөө өссөн, төрсөн миний одоо өссөн, төрсөн нутаг бол хүний л эх орон. Өсөж төрнө гэдэг чинь тэр өөрийнхөө одоо найз нөхдийн хүрээ, гэр бүлийн хүрээ, ах дүүгийн хүрээ гэдэг ингээд тэр өөрийнхөө нийгмийн хүрээг үүсгэсэн тэр орчин л миний эх орон. Би бол Германд бол одоо айгүй хожуу ирсэн учраас би одоо хизээж Герман миний эх орон гэж бол хэлж чаддаггүй. Яг бол миний нийгэмшилт Монголдо явагдсан учраас миний одоо найз нөхөд, гэр бүл, миний бүх одоо үндэс суурь Монголд байгаа болохоор Монгол миний эх орон хизээд хэвээрээ. Чи хэлж байгаа ингээд хүмүүст миний эрхэлж байгаа бизнес
хүмүүст Монголд бас их хөв нэмэртэй юм байна гэдэг чинь энэ бол угаасаа л миний зорилго. Угаасаа л би өөрийгөө би ингэж бод залуу байхдаа хүүхэд байхдаа 18 та 19 байхдаа сургуульд суралцаад ингээд эрдэм боловсрол эзэмшээд тэрнийг заавал их орондоо гэр бүлдээ ингээд ямар нэгэн хүртээмжтэй байх хэрэгтэй гэсэн тийм хүмүүжлээд бид нар хүмүүжсэн болохоор надад яагаад ч юм айгүй олон жил би одоо 36 нас хүртлээр ихтэй сургуулиар суралцаж явсан. Тэгээ ийм удаан жил ингээд суралцаж ийм их мэдлэг одоо ихсээд авч явах тодорхой хэмжээгээр өөрийгөө боловсруулаад тодорхой хэмжээгээр мэдлэг олж аваад улсаасаа улсынхаа одоо боловсролын системээс өөр орнуудын боловсролын системээс ингээд өөртөө ингээд олон юмыг олж авч чадсан болохоор тэрийг би ямар нэг хэмжээгээр буцаагаад өгөх ёстой гэсэн тийм миний нэг тийм коммунист гэдэг юм уу одоо тийм нэг хүмүүжлийн нэг тийм тал байгаад тэгээд тэрнээсээ шалтгаалаад би заавал одоо хүмүүст хэрэгтэй юм хийх ёстой. Дээр нь Монголдо хэрэгтэй юм хийх ёстой. Би Монголдо өөрийнхөө сурсан мэдснээ ямар нэгэн байдлаар хүргэх ёстой гэдэг тийм санаа надад дандаа явж идэг. Гэхдээ миний одоо хийж байгаа ажил бол ингээд өнгөцгөө харахад ингээд худалдааны намын ажил боловч би бол ингээд үргэлж Монголдо очиод энэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлөх те Европын соёлоос тэр хүмүүст одоо ямар нэгэн байдлаар нөлөөлөх те тэгээд одоо хийж байгаа бүтээгдэхүүн дээр нь одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар те тийм гоо зүүн ч юм уу европчуудын сэтгэлгээний талыг ч юм ингээд хүргээд те тэрэндээ тааруулаад ингээд бараагаа хэлгэж авах тал дээр ч юм уу ингээд ямар ч гэсэн би Монголд очиод зөвхөн бараа аваад ирдэг тим системээр биш ямар ч гэсэн Монголдо очиод Европын соёлыг таниулдаг тий Монголоос ирээд Германд ирээд Монголынхаа соёлыг таниулдаг ийм одоо нэг гүүр хэлбэртэй ажиллах нь зүйтэй л гэж би бодож ажилладаг. Тэгэхээр Монголд байгаа одоо тэр жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэл эрхлэгчид маань ч гэсэн давуу талтай шүү дээ. Тэр хүмүүс Германд ирээд Герман хүмүүсийн сэтгэхүйг мэдхгүй Германд ирээгүй хүмүүс таны зөвлөгөөгөөр энэ юм одоо ийм юмд германчууд их ач холбогдол өгд юм бэ гэх мэт чинь танаар дамжуулж тэрийг бас мэдлэг олж авч ирнэ гэсэн. Тийм германчуудын сонирхдаг сонирхол тавьдаг шаардлага хүсдэг өнгө хүсдэг бараа материал энэ болгон мэдээллүүдийг би заавал ингээд хүргэх шаардлагатай байдаг тэгжээж л миний бизнес явна. Тэгэхээр тэр хүмүүст ч гэсэн тэр мэдээлэл маш ашигтай байдаг. Миний хэлснээр ингээд миний одоо зохиосон прототипээр хийсэн бараа бүтээгдэхүүнээ Монголдо үйлдвэрлээд тэрийг гадаадын зуулчдад худалдаалж идэг монголчууд миний одоо надад бараа нөлөөлдөг хүмүүс гэх мэтчлэнгээр ингээд тэр хүмүүсийн өөрсдийн өдөр тутмын амьдралд бол зөвхөн надад бараагаа өгөх биш өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг дээшлүүлэхэд ч гэсэн туслах юмсан гэсэн тийм бас би санаатай ажилтдаг юм бол зөвхөн надад нийлүүлэгч биш одоо худалдаа аж үйлдвэрийн тэнхим гайлын газрууд гэх мэт одоо байгууллагуудаас ч гэсэн одоо Германд ямар дүрм шаардаад байна тэр талаар материал олоод өгөөч гэдэг ч юм уу тийм асуултууд зөндөө тавигддаг. Тэрэн дээр ч гэсэн бид нар бас аль болох тэр тохирсон материалуудыг олоод өгөөд бас тэгээд туслаа явчихдаг. Тэгээд ер нь бол өөртөө олж авсан мэдлэг мэдээлэл хоёроо аль болох би нээлттэй хүмүүст хүргээд чин сэтгэлээс тийм мэдлэг мэдээлэл хоёроо тараагаад тэгээд тэрнээс нь өөрөө би өөртөө ашигтай өөрөө нөгөө хүмүүстэй ашигтай ингэж л ажиллах. Тэм дэмэндээ дээсгчтэй манай монголчуудын сайхан зөөр үг гэдэг тийм. Манай монголчууд ер нь хизээнээсээ зөөр үгээр юмыг зөөрлж ярьдаг, өөр хүүхдээ зөөр цэцэн үгээр хүмүүжүүлдэг гэх мэтчлэн би ер нь монгол ардын зөөр цэцэн үгэнд их дуртай. Тэгээд хүүхдтэй ч гэсэндээ ер нь багаас нь ажил хийвэл дуустал, давс хийвэл уусгал гэдэг үгийг маш их сайн зааж өгсөн. Энэ дээр таны одоо хэлэх дуртай зөөр цэцэн үг байв та. Би гэрээ зас төрөө зас гэдэг үгэнд дуртай. Энэ бол би залуу наснаасаа эхлээд би энэ үгийг ер нь өөрийнхөө зарчим болгож бодож явдаг. Өөрийгөө засаж, өөрийгөө хүн хөгжүүлээд, өөрийнхөө орчин гэр бүлээ хөгжүүлээд дараа нь одоо төрийн хэрэгт оролцвол бас их зохимжтой гэж боддог. Тиймгүйгээс бас айгүй
Монголын өнөөгийн нийгэмд гарч байгаа олон асуудал дээр бол одоо мэдлэг боловсрол дутах, туршлага дутах, өөрийн хувийн хэрэгцээг хангаагүйгээс болоод өөрийн хувийн шунлыг хангаагүйгээс болоод одоо авилгалд өртөх гэх мэтчил ингээд улс төр нийгмийн амьдрал дээр аюу их тийм зүйлүүд ажиглагддаг. Энэ миний хамгийн дуртай зүйлс зүг. Тэгвэл та энэ үгтэй санал нэгдэх үү? Төрийн төлөө огт нь боож өгөх гихч гэдэг үгтэй санал нэгдэх үү? Монголд одоо сая 3 хоногийн өмнө улсын их хурлын сонгуул явагдаж дуслаа. Сонгуулийн сурчлагын үеэр би 3-7 хоног сошиал дээр их цаг зарцууллаа. Зарцууллаа. Яагаад гэвэл би ингэж боддог. Төрийн төлөө огт нь турж өгнө гэдэг үг бол миний бодлоор бол жаахан буруу үг. Би бол өөрийгөө огтно гэж хизээж боддоггүй. Тийм учраас хүмүүсийг би огтно гэж өөрсдөө битгий бодоо. Бид нар огтно биш шүү. Бид нар хүн шүү. Төрийнхөө төлөө хүн болгон хувь нэмрээ оруулах ёстой шүү л гэж хэлмээр байна. Яг энэ үгийг би Монголын зөв зүйн үгийн тол дотроос бол олж хараагүй. Төрийн төлөө огтно гэдэг бол миний бодлоор зүйр үг биш, хэлц үг гэж бодож байна. Энэ хэлц үг бол яг айгүй түгээмэл тэгээд хүмүүст айгүй их нөлөөлсөн тийм хэлц үг байдаг. Гэхдээ би бол энэ үгэнд дуртай биш. Би бас энэ үгэнд дуртай биш. Яагаад тэгэхээр заавал төрд оролцоо төр барилцах ёстой юм биш. Бид нар эх орноо л гэж боддог бол бидний оруулах ёстой хувь нэмэр гэж бас байдаг. Бидний үүрэг гэж байдаг тийм болохоор заавал улс төрд биш. Бас өөрсдийнхөө эх оронд санаа зовсон утгаараа өөрсдөө хувь нэмрийг оруулах тэр утгаараа энэ үг бол надад нэг таалагддаггүй. Харин тийм. Ус төржүүлэх гэдэг байгаа ш. Манай нэвтрүүлэгч гэсэн, манай блогч гэсэн тийм улс төрийн ямар ч улс төрийн шинж чанартай биш. Сайхан сонгуул болсон учраас бас бид нар эх орондоо санаа тавиад энэ хол улсаас санаа өдөр тутам санаа тавиад байдаг учраас энэ талаар жоох ярилцлаа тийм ээ. Та одоо бизнес эрхлээд одоо хуваараа юм ингээд 20 жил болсон юм байна шүү дээ. Энд ч одоо хүнд бэрхшээлтэй зүйл байсан уу, сайхан зүйл байсан уу одоо манай нөхөрч гэсэн хуваараа бизнес эрхэлдэг Германы татвар их өндөр заримдаа манай нөхөр те их үнэхээр хэцүү юм байна татвараас болоод ч юм уу ер нь шантрах үе их байдаг л та. Та гэхдээ тэр шантарлаас яаж гардаг вэ? Яаж энэ бүгдийг даван туулсан бэ? Гэхдээ юуны өмнө бол энэ ажлыг эхлүүлэх санаа бол яг минийх байсан ч гэсэн маш их ажлыг манай нөхөр үрдэг. Би бол одоо ингээл нэг мундаг би хийсэн юм шиг яриад байна. Гэхдээ яг үүндээ бол бид хоёр хоёулаа ажилладаг. Манай нөхөр Германы татварын системийн одоо тэр чиглэлийн бүх юмудаа өөрөө хийдэг тийм. Тэгээд тэрэн дээр бол биднэрт маш олон бэрхшээл тулгарч ирсэн. Бидний борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн бол олон нийтийн одоо бүх хүний хэрэгцээг хангах ийм бараа бүтээгдэхүүн биш. Маш их өвөрмөц худалдаа хүмүүсийнх нь хүрээнд бас их хумигдмал ийм одоо бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа учраас биднэрт бол хүндрэл маш их байсан. Тэгээд яг бид хоёрын баримтлагдаг зарчим бол ажлыг хийхдээ амжилтанд хүрэхийн төлөө биш өөрсөндөө айл болох аз жаргалтай хийх хэрэгтэй юм байна гэдэг бид хоёр тийм зарчимтай. Дээр нь бид нартай харьцаж байгаа хүн болгонд бас тодорхой хэмжээний эерэг энерги өгөх эерэг одоо баяр баясгалан бэлэглэх ийм бас зорилго тавьдаг. Бид нарт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хүмүүсийг бид баярлуулах чин хүсэлтэй. Тэд нар баяртай авах тусмаа бид нарт бараа бүтээгдэхүүнээ үнэнчээр зөв яг одоо бидний хүснээр хийж өгнө. Биднээс бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа хүн болгоныг бид нар баяртай байлгахыг хүсдэг. Тэгэх тусам тэр хүмүүс одоо биднээс дахин үйлчлүүлж ирнэ. Бид нар хамгийн гол нь би ингээд их мөнгө олоод амжилт олоод юм уу мундаг болоод юм уу ингэж ийм бодлоор бол би бизнесийг хий гэсэн надад санаа ер нь бага байдаг. Яагаад гэвэл тодорхой хэмжээний олсон мөнгөөр хүн ямар ч гэсэн амьдрал гэдэг юм ер нь. Тэгэхээр их багч байд олсон мөнгөөрөө амьдрч чадж байгаа тохиолдолд бол ашгийг ийм өндөр байлгахаасаа илүү гоё уур амьсгалтай, аз жаргалтай харилцаа бие биентэйгээ үүсгэх нь чухал гэж бид нар боддог. Тэрүүгээр л бид хоёр бүх бэрхшээлийг давсан. Ер нь бол маш их бэрхшээл байсан. Тэг бүх бэрхшээлийг давсан. Цаашдаа ч бэрхшээл байгаа, одоо ч бэрхшээл тулгарсан байгаа. Тэгээ бүгдийг энэ зарчмаараа давна л гэж бодож байгаа тийм. Таны хувьд аз жаргал гэж тэгвэл юу вэ? Та сайн аз жаргал сэтгэл дүүрэн байх.
Яг үнэ. Ямар ч гэсэн өөртөө сэтгэл дүүрэн байх, бусдад сэтгэл хангалуун байх, бусдыг байгаагаар нь хүлээж авах, бусдаас хэтэрхий хүлээлтгүй амьдрах. Одоо бусдаас би бол олон жил ингээд бусд хүмүүсээс бас хүлээлттэй байсан, залуу нас байсан. Одоо бол би амьдралыг арай өөрөөр харж эхэлж байна. Ер нь бас хөгшөрч байна тий. Тэгээд ер нь бусдаас хүлээлттэй байх хүнийг аягүй их зовоодог. Тийм учраас бусдаас бага хүлээлттэй тий. Бусдыг байгаагаар нь хүлээж аваад энэ хүн ийм л учраас ийм л байна. Тэ байгаагаар нь хүлээж аваад байгаа нь өөрөө ч байгаагаараа байх. Энэ л миний одоо амьдралаас сурсан, одоо хүртэл сурсан чухал зүйл. Тэгээд энийг л би аз жаргал гэж боддог. Ийм л байж чадвал аз жаргал. Би нутгаа сандаг, найз нөхдөө сандаг, гэр бүлээ сандаг, эгч дүүгээ сандаг. Би өөрийнхөө Монголд хэрвээ би Монголд байсан бол миний Монголд хийчих байсан, бүтээчих байсан, оролцох байсан тэр бүх процессыг, тэр бүх салбар, тэр бүх зүйлүүд надад дандаа үүлэгддэг. Би тэгээд очоод тэгээ хийчих юмсан гэж боддог. Гэхдээ одоо ингээд энэ Монголоос ингээд бараа бүтээгдэхүүн газраа борлуулаад Монгол улсаас сурталчлаад ингээд энүүгээрээ би тэр өөрийнхөө миний дотоодоос нэхэгдээд байгаа тэр зүйлээ нөхөөд явцдаг болохоор миний хувьд бол бас яг би хичнээн тийм байгаа ч гэсэн бас за би ямар ч байсан нэг ийм ч гэсэн баг ч гэсэн ийм хувь нэмэртэй ингэж явж байгаа шүү гэдгээрээ бас өөрийгөө тайвшруулад яваад идэх. Тийм сайхан шүү дээ. Ямар энэ орноо чи ямар баталтай хэн завтай. Мэдээж нэг утгач хэлж байгаа гоё Монголын чөлөөт байгуулж зулагч бид нар ингээл би анх ирж ил Германд ирж нэг хогны самнууд надад аягүй таалагдаад шилээ хайдаг тэгэл дахин боловсруулах юугаа хайдаг тийм нөгөө хог хайдаг хэмчлээ. Тэрийг би бүр зураад Монгол руу явуулжсэн Германд нэг юм байна гэд тэрэн шиг хайтад танд нэг тийм одоо санаа Монголдо энийг л оруулах юмсан Монголд байдгүй дэ гэсэн тийм юм байдгүй. Тийм германчууд бол яг биднээс шал өөр соёлтой. Бид нар бол одоо нүүдэлчин амьдралаас хотчлсон амьдралд одоо дөнгөж орж байгаа учраас биднэрт бол германчуудаас сурах юм маш их байдаг. Миний одоо хамгийн одоо германчуудаас сурчих юмсан гэсэн миний хамгийн их хүсдэг юм бол оролцоо. Тэгээд оролцож чаддаг бие хүн одоо үгээ хэлдэг бие хүн одоо ялангуяа боловсролын системд сургууль цэцэрлэг дээр хүүхдүүдэд чимээгүй бай, суу, дуугүй бай гэд ингээд бид нар ямар ч үгээ хэлж чаддаггүй, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, айдаг, нийгмийн амьдралд оролцдоггүй ийм хүн болгож хүмүүжүүлээд байгаад би аюу их харамсдаг. Энэ дээр би одоо германчуудаас хамгийн их сурах хэрэгтэй юм гэж би ойлгодог. Угаасаа одоо ингээд цэцэрлэгт хүүхдээ өгсөн ч гэсэн тэр цэцэрлэгийн хүүхдтэй германчууд харилцахдаа яг тэр хүний бие хүн, тэр хүүхдийг бие хүн гэдгээр нь хүлээж аваад үгийг хэлүүлээд, оролцуулаад, асуудлыг шийдүүлээд ингээд нийгэмдээ яг ардчилсан нийгэмдээ хэрэгтэй оролцож чаддаг иргэнэ бий болгож чаддаг. Энийг л би Монголд маш хурдан нэвтрүүлэх юмсан. Энийг бүх хүмүүс ойлгосоо гэж ингэж бас хүсдэг. Манай төмний блог бол одоо бүх Монгол хэл мэддэг. Одоо энэ зөвхөн монголчуудтай биш те. Одоо дэлхийн одоо монгол хэл мэддэг үндэстэнтэй зориулж хийжний блог гэж хамгийн анхны блог Монгол үндэстэнд зориулсан учраас. Тийм монгол үндэстэнд. Та одоо бидний энэ санааг юу гэж бодож байна? Тэг би бол наад санааг чи маш их та нарын санааг маш их дэмжиж байна. Яагаад гэвэл бид нар Монгол соёл, Монгол өв уламжлал гэдэг бол зөвхөн одоо өнөөгийн Монгол улсад байгаа зүйлээр хязгаарлагддаггүй. Бид ч гэсэн одоо энэ Монголын соёлын төв дээрээ бусад одоо өөр монголчууд, бурайдууд, халимгууд одоо бусад бүх монгол үндэстнүүдийг ирээсээ бид нартай үзэл бодлоо одоо санаа оноогоо хэлэлцээсээ ярилцаасаа гэж хүсдэг. Миний одоо хэрвээ миний одоо чадвар хүрдэг бол өөр Монголоос ч гэсэн бараагийн аваад бас борлуулад одоо халимгуудаас ч гэсэн ингээд киргизүүдээс ч гэсэн узбекүүдээс ч гэсэн хамаагүй ингээд Монголтой холбоотой, Төв Азтай холбоотой, Монголоос уламжлалтай ийм одоо бүх ард түмэн бүх хүмүүс ингээд бүх хүмүүст үйлчилж бүх хүмүүсийг бас хүлээж авч ажиллах тийм сонирхолтой байдаг. Надад бол тийм маш их сонирхол байдаг. Таны цаг зав хүрэлцэхгүй бол
тэр хүмүүс тань руу хандхад бол тань татгалзах зүйл байхгүй тийм. Татгалзах зүйл байхгүй. Манай ажил дээр Өөрсдөө зохион байгуулаад тэр хүмүүс тэглэгээ яг тийм. Манай ажил дээр жишээлбэл манжуур залуу ирээд би одоо миний өвөг эцэг бол Монгол үндэстэй. Тэгээ би одоо Монгол төвхөр ингээд ирлээ гэдэг одоо нэг удаа ирж ирсэн. Бурайдууд бас их ирдэг. Өөр монголчууд бас ирдэг. Тэгээ би бол Монгол үндэстэй хүн болгоныг л би хүн болгонд л бас их орныхан тий өөрийнх нь өв соёлтой нь ойрхон байх юмсан гэсэн бас тийм миний эрмэлзэл байдаг. Ер нь бол бид нар хүний нутагт байх тусмаа өөрсдийнхөө өв соёлыг ирж үзэх газартаа өөрсдийнхөө өв соёлоос хүртэх боломжтой ийм одоо төвтөө байна одоо байлгана гэдэг миний бас хувьд бол одоо хүмүүст энд байгаа хүмүүстээ хүргэж байгаа миний одоо юу гэдгийг мессеж гэдэг юм уу миний одоо бас тэднэрт зориулсан ямар нэгэн үйлчилгээ л гэж би хардаг тийм. Тэр ч утгаараа манай төмний нэг влогийнхан хамгийн анхны хүнд зочнороо таныг урьсан. Ягаад гэхээр Монгол хүмүүсийн төв, Монгол угсаатны төв. Тэр утгаараа бид нар таны энэ үйл ажиллагаатай танилцуулахаар хамгийн их хүндэт зочин та байлаа. Ингээд манай энэ влогоор дамжуулаад таны алс хол сууж байгаа ах дүүстэй, амар садандаа, амт найз нартай монгол хэлтэй бүх монгол толготнуудаа хэлэх чин сэтгэлийн үг байвал танд энэ боломжийг олгоё. За бараг зөндөө их юм ярьсан болохоор яг юу гэж хэлэхээ би бас сайн мэдэхгүй байна. Мэдээж би өөрийнхөө бизнесийг бодох юм бол манай төвөр ирээрээ манай бараа бүтээгдэхүүнийг сонирхороо гэж хэлмээр байна. Нөгөө талаас бол ер нь бид нар монгол хүмүүс Монгол угсаатнууд бас одоо соёл өвөө мартахгүй үргэлж хүн болгон тэрийг тээж бас одоо ямар нэгэн хэмжээгээр бусдад таниулж өөртөө бас одоо тасралтгүй тээж байгаасаа л гэсэн юм санаа та бүхэндээ хүргэе да. За зурлагчтай маш их баярлалаа. Бидний урьдчилан авч манай лагт орсон. Цаг зав гаргаж ийм сайхан ярьцлага өгсөн маш их баярлалаа. Танд ч гэсэн ингээм амжилт хүсье. Тийм намайг гинт ингээд урайд сюрприз болгоод ингээд ярилцлаганд оруулсанд бас баярлалаа. Надад бол би ийм ярилцлаганд орох ямар ч бэлтгэлгүй байсан учраас бас жоохон надад бол жоохон туршлагагүй л ярилцлага болчих шиг боллоо. Тэгтээ маш их баярлалаа. Бид гурийн хувьд ч гэсэндээ манай баг хамтлагийн хувьд ч гэсэндээ бид нар дөнгөж шинэ ажил ингээд шинэ проектын дээр явж байгаа учраас бид гур бас туршлага байхгүй. Бидэнд буруу зөрүү ярьж одоо алдаа тутагдлага гаргасан бол та бүхнээсээ хүлцэл өчье. Тэгээд бүгдэндээ сайхан амжилт хүсье. Манай төмний нэг багийнхны хамгийн анхны влогийг цаг заван гарган тулан өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ танд манай влог таалагдсан юм бол доох хаягаар бидний дагаарай. Та манай хамгийн анхны зочин мөнх цэцэгчтэй та холбогдъё гэвэл доорх хаягаар холбогдоорой. За тэгээд дахин баярлалаа. Баяртай. Баяртай.